Цээжний өмнөөс шулуун дамжуулах үндсэн техникээ хамтдаа эргэн санацгаая. Бөмбөгийг хоёр хажуу талаас нь барьж цээжний өмнө байрлуулна. Эндээс түлхэх хөдөлгөөнөөр шулуун дамжуулалтыг гүйцэтгэнэ. Хоёр гар дохон үеэр шулуун байна. Гарын эрхүү хуруу урагш доош чиглэлтэй, жигчийн хуруу урагш дээш чиглэлтэй. Урд талаас харавал гарын байрлал гурвалжин өнцөг үүсгэсэн байдаг. Хоёр гар мөрний хэмжээний зайтай байвал тохиромжтой. Гарны өндрийн хэмжээ мөрний төвчнөөс хэтрэхгүй байх ёстой. Ураг шалгахдаа өвдгийг хагас нуулж доош баг зэрэг суусан байдлаас дамжуулах нь илүү оновчтой, тэнцвэртэй байх боломжийг олгодог. Нуруугаар хит бүхтийх юм уу хит гидэж болохгүй. Дамжуулалт гүйцэтгэх үед гарын 3 толгойд булчин, мөрний булчин, нурууны болон хэвлийн булчин, хөлний булчингууд агших сунах хөдөлгөөн хийж тогтмол ажиллаж байдаг. Гэрийн нөхцөлд гар дээр сунах, гид таталт хийх, үсрэлт хийх зэрэг дасгалуудаар бие биедрийн хөгжлөө дэмжих бүрэн боломжтой. Эдгээр дасгалуудыг тогтмол хийснээр хоёр гараар цээжний өмнөөс шулуун дамжуулах техник чинь улам төс төгөлдөр зөв гүйцэтгэлтэй болох болно.